Өнгөрсөн оны сүүлчээр ардчилсан намын дарга инх болдын санаачлагаар намын бодлогын зөвлөл байгуулагдаж, бодлогын зөвлөлийн бүлгэмүүд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэллээ. Ардчилсан намыг бодлогын институт болж төлөвшин хөгжихэд чухал үүрэгтэй. Ардчилсан намын бодлогын зөвлөл, эдийн засаг, аж үйлдвэр, худалдаа, түнчлэн, эрдэс баялаг, эрчим хүчний зэрэг салбарын баялаг бүтээгчид улмаар эдийн засгийн бүх ангиллын сонирхлын бүлгүүдтэй идэвхтэй хамтран дэмжиж ажиллана. Монгол улсын төр засгийн бодлогын шийдвэрийн чанар, өрсөлдөх чадвар, хэрэгжилтийн үр дүн эрс сайжирна гэж үзэж байна. Тэгээд одоо жишээ манай өмнөд төрш, хойд төрш, тийм хятад, Орос гэдэг одоо юм орнууд байж байна. Тэнд нөгөө нийгмийн эдийн засгийн хувьд хүчрэхэг хөгжилтэй мэт харагдаж байгаа боловч хүний хөгжлийнхаа индексээр болохоор бүр хойгоор явдаг. Ардчилсан нам өнгөрсөн 26 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүхэл салбарт бодлогын шинжиллийн манлайлагч байсан. Цаашид ардчилсан намын бодлогын зөвлөл өндөр хөгжилтэй орнуудын жишээгээр идэвхтэй ажилласнаар Монгол улсын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлогч, хурдасгагч, түүчээ улс төрийн хүчин хэвээр байх болно гэлээ. 89 90 онтой одоо харьцуулаад эргээд энэ 25 жил 26 жилийн одоо түүхэн өөрчлөлтүүдийг аваад харах юм бол үнэхээр одоо Монгол орны хувьд бол одоо хөгжил бол үнэхээр хэдэн 10 жилээр урагшаалсан. Бас дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орнуудтай зарим одоо хөгжлөөрөө бол энэ тэнцүү хэмжээнд байна. Монголчууд бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээний экспортлогч орн болох ингэснээр эдийн засгийн өсөлт тогтворчих юм. Нэг хүнд ногдох орлогоороо дундаж орлоготой орнуудыг тэргүүлэх өндөр хөгжилтэй орн болж чадах эсэх том сорилтын өмнө ирээд байгааг ардчилсан намын бодлогын зөвлөлөөс онцолж байлаа.